Энэ өдрийн мэндэ. За, өөрийнхөө биеийг амрааж тайвшруулах амьсгалын дасгалаа одоо хийцгээе. Өөртөө тухтай та уран зайг хэрвээ бэлдсэн бол энэ дасгалыг хэвтээ болоод суугаа альж байрлалаас хийж болно. За, хэн нэгэн танд саад болохооргүй орчин эхлэх бүрдүүлээрээ утасныхаа дуу багасгаж болно. За, эвтэйхэн байрлалд хэрвээ та шилжсэн бол хөлийнхөө эрхийн хураан дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Анхаарал, мэдрэмж, амьсгал 3 одоо таны махан биеийн дагуу шилжин суллаж амрах болно. За, амьсгалыг аваад гаргахдаа хөлийнхөө эрхийн хурууг эхлээд аажмаар мэдрээ дараа нь суллаа. За, хөлийн 2 дахь хуруу руу шилжтэй. Мөн тэнд суллаа. Хөлийн 3 дахь хуруу хамраараа гүнзгий амьсгалаа даажхан амаараа сулж гаргалаа. Хөлийн 4 дахь хуруу чигчээ хуруу. За, амьсгал аваад гарах болгондоо биеийн аль нэг хэсгийг суллаа. За, бие суллах дасгалын явцад нүдэн дээрээ хаалт, даваа тавьсан байвал тун сайн. Амьсгал аваа гаргахдаа хөлийн үлмий, хөлийн нум, хөлийн өсгийг нэг нэгээр нь мэдрээд ээлж дараалан сулж амраая. За, ярахгүйгээр хөлийн зүү зай, хөлийн шагай, шилбэний ясан, шилбэний булчин, өвдөг, тахим. За, мөн анхаарал, мэдрэмж, амьсгал 3-ыг биеийн дагуу аялуулъя. Улам суллаа. За, махан биеийг ээлж дараатай сулж байгаа учраас битгий яраарай. Хэрвээ аль нэг биеийн орон зай хатуурчхан хിവэрээ үлдэх юм бол нэмэлт амьсгал авч тэнд сулж өгвөл тун сайн. Дараагийн амьсгалыг аваа гаргахдаа өвдөг болоод тахим, чөмөг болоод гуйны булчин дараалж мэдрээд байгаа газар намраа. Амьсгалыг аваад гаргахдаа айл болох хүчлэхгүйгээр 100хан амьсгал авлаа. Яралгүй гаргалаа. Амьсгалын дасгал анхудаа хийж байгаа хүмүүсийн хувьд хэвтээ байрлалаас хийвэл тун сайн. Дараагийн амьсгалыг аваад гаргахдаа ууц, ташаа, өгцөг бүгдийн байгаа газар нь мэдрээд суллаад амраалаа. Дараагийн амьсгалыг аваад гаргахдаа хар сүүлнээс ахуулаад нурууныхаа нугалмуудыг нээх өрчлөн хүзүүний хамгийн төгсгөлийн үе хүртэл мэдрээд мөн байр-байрт нь сулж амраая. Хэрвээ нуруун дээр ямар нэгэн хөшөлт, зөөр, өвдөлт мэдэрч байгаа бол тэр хэсэгт дахин сулж амраая. Нурууны доод хэсэг, сээр нуруу, хүзүүний нугалмуудыг ээлж дараалан сул. Тослогоо хийх боломжтой хүмүүс байвал нурууны голын дагууд бие тослоод дасгалаа бас хийж болно.
Амьсгалыг гүнзгий аваад гаргахдаа та нуруу дагсан хамгаалтын булчингууд, зөөлөн мэдүүд, өрсүүд, холбогчууд, даалмөр 2 гарыг байгаа газар нь жингийн хүндрүүлэн суллаа. Аажим амьсгал аваад гаргахдаа анхаарлыг хэвлэр рүү шилжүүлээд нөхөн өрчгөн эрхтнүүд болоод бүр давсаг бүдүү нарийн гидсийг улам нуруу унаад суллаа. Заажмаар хэвлэд байгаа ургийг мэдрээ. За тийшээ хамгийн тааламжтай, хамгийн их баяр баясгалангийн эрчмийг явуул. Хором тутамд өсөж, хөгжиж, бойжиж байгаа ургаараа бахарах юм. Хэвлэд байгаа ургийг мэдрээд баярлах тусам, бахархах тусам, анхаарах тусам, тийшээ амьсгалах тусам улам их цусан хангамж хэрэгцээтэй хэмжээгээр тэжээнд тэтгэх болно. Та биеэр эргэж байгаа нийт шингэнийг цаг алдалгүй зохицуулж байгаа 2 бөөрөндөө анхаарлаа хандуулаад мөн талархах юм. Нэг биш 2 хүнийг тэтгэж байгаа. 2 хүнийг цэвэрлж байгаа. За бөөрөндөө талархах. За умаа болоод сав ирэхтэнд мөн талархнаа. Амьдралыг бүтээж яхад, амьдралыг ургуулж байгаад нь, ачаалал авч байгаад нь талархлаа. Аажмаар элэг цуснаар булчирхай руугаа анхаарлаа шилжүүлээд мөн тэнд суллаа. Нэг биш 2 хүнийг тэтгэж тижээж хэрэгцээтэй бүх шим охийг цаг алдалгүй дамжуулж байгаа элгэндээ талархлаа. Элгийнхаа хичээнгүй занг нь үнэлээд улам суллаа. Аажмаар хотод дэлгүүндээ талархах. Хүртсэн хоолойг минь цаг алдалгүй задалж хэрэгцээтэй эдис рүү минь явуулж байгаа хотод нь талархлаа. Улам суллаа. Хэвлийн хүндий болоод цэешний хүндийг тусгаарлан өршиж байгаа өрцөө суллаа. Анхаарал мэдрэмж амьсгал 3 нэг дор байгаа. 2 уушаа эхлээд мэдрээд сулж. Миний махан бие болоод урагт хэрэгцээтэй бүх агаарын огшимыг цуглуулан биеэр түгээд уушгиндаа талархлаа. Ямар их зүтгэлтэй юм бэ? Улам сулж өгье.
эдэрхтнүүдээ нэгүрчлэн суласнаар тэдний үйл ажиллагааг хамаг чадлаараа дэмжиж байгаа хэрэг билээ. Анхаарлыг зүрх рүү шилжүүл. Хин хөвлөд бүрлдсэн цагаас амьдралын төгсгөл хүртэл цоглох энэ гайхамшигт хэрэгтэн талархлаа. Ямар ч тохиолдолд цогцолж байдаг. Ямар ч тохиолдолд ажиллаж байдаг. Зүрхэндээ талархах. Улам суллаа. Биеийн хэсэг бүрийг суллаж байх явцад хүсвэл дотроос талархлын үг ундрах үед түүнийгээ бас дамжуулж болно. Зүрхний гадуур хүрээлэн байрласан үнхэлцэг хайлс. Түүний урд байрлах өвчүүд цээжийг суллаж хамраа. Улам нуруулуу дотор эрхтнүүдийг суллаж тайвшруул. Аачмаар дээшлээд ургийг тижээж өсгөхөд бэлтгэгдэн буй хоёр хөх. Бамбай булчирхай түүний давиг булчирхайдыг хамтдан амраая. Бие давхар болсон үед тасралтгүй ачаал авч байгаа булчирхайнуудаас суллаа. Аачмаар анхаарлыг шилэн хүнзүү рүү шилжүүлээд тэнд амрааж өгье. Дагцсан зулай чамархай дух хацар ирүүний булчингуудыг ээлж дараалан амраая. Ууртаг өгөөд зөөлөн амьсгалыг хангалттай аваад удаан гаргал. Энэ махан бие өдөрдөн байгаа гамлын хүндийг мэдрээд байранд нь мөн сулж амраая. Хоёр шүдний хооронд зайтай хилийг тагнаад нагаад хилний үгийг суллаа. Нүд нь анаатай хэвээрээ харцыг хамрын үнцөрлөө чиглүүлээд нүднийхээ үгийг сулрахыг мөн мэдэрье. Анхаарлыг одоо бүх бие руугаа жигд хандуулад хөлийн үзүүрээс толгоон орой хүртэл дороос нь дэшээ дахин нэг шалгая. Биеийн хаа нэгтээ чангарсан, зангирсан, хатуурсан хэсэг байвал олж очоод тэнд амьсгалаар суллаа. Анхаарлын тулсамжтай бас эрчим хүч өгч нөхөн төлжүүлээ. Амраая. За яарахгүйгээр сайхан гүнзгий амьсгалыг хамраараа яарахгүй аваад удаанаар амаараа гаргалаа.
Амьсгал аваад гаргахдаа анхаарлыг ураг руу хандуул. За ургийн зүрхний цохилтыг мэдрэхийг хичээгээр. Хит их шунахгүйгээр, яарахгүйгээр ургийн зүрхний цохилттой ханд. Эрчим хэмнэлийг мэдрээ. Анхаарал, амьсгал, мэдрэмж 3 бөөгд ураг дээр. За одоо энэ үед урагтайгаа та хамгийн ойрхон байрласан байна. Хамгийн ойрхон холбоотой байна. Та өөртөө ч хүсэж амжаагүй сайн сайхан эрчмүүдийг одоо урагтаа хүсье. Ураг руугаа баяр баясгалаар, хайр инэрлээр холбогдъё. Ураг руу өгж байгаа амьсгал болгон ээжийн хайрын эрчмээр дүүрэн. Ураг руу хандаж байгаа анхаарал болгон ээжийн шим охиор дүүрэн. Ураг руу очиж байгаа мэдрэмж бүхэн ээжийн хайрын эрчмээр дүүрэн. За улам дүүргэе. Ураг руу очих шим ох тижэл эрчим одоо хамгийн өндөр хурдаар хамгийн ихээр түгээгдэж байгаа учраас та улам сэтгэл хангалуун, улам тайван, улам баяр баясгалантай та энэ долгион дээр аль болох удаан байхыг хичээгээрэй. Ургаа сэтгэлийн эрчмээр, амьсгалын эрчмээр, хайрын эрчмээр, махан биений эрчим шимээр хамт тандтгий. Энэ ургийг өсгөн бойжуулж буй өөрийн махан бие мэдрээд бас талархнаа. Цаг нартай уралдан хичээнгүй ажиллаж байгаа өөрийн бүх идэрхтнүүдээ магтъя. Урагтай хайрын эрчмээр зөвхөн холбогдноо. Амьсгалахад урагтай хайр өгч. Амьсгал гаргахад ургийг хайрын эрчмээр мөн тэврий. Улам суллаа. Ээжийн махан бие сулж тайвшрах үед ураг мөн дагаад тайвширна. Ээжийн махан бие таатай сайхан байх үед ургийн мэдрэмж мөн таатай сайхан байна. Ээж амьсгалаар дүүрэн байх үед ураг мөн хүчилтер өчөр дүүрэн байна. Зөөлөн амьсгалаа жоохон суллаа. За одоо 3 минутын хугацаанд амьсгалаа битгий удирдаарай. Одоо бүх зүйлийг суллая. Зөвхөн ургийн зүрхний цохилтыг чагналаа. Өөрийн биеэр дамжуулж.
онсуулъя. Зөвхөн амрыг зөвхөн мэдрээ. Амьсгал нүүр ороод өөрөө харна. Амьдралаас мэдэрч үтсэн, туулж үтсэн туулал дундаас хамгийн сайхан эрчим нь юу байсан? Яг тэр эрчмээр зүрхээ дүүргэж бас болно. Эсвэл зөвхөн хөвлөд боожж байгаа ургийн зүрхнээс ялгарах хайрын эрчмийг мэдэрч бас болно. Амьсгал нь өөрөө ороод өөрөө харна. Ээж нь хөвлөд байгаа урагтаа амар амгалан тайван тэр сэтгэлийн эрчмийг шилжүүл. Улам мөргийг тайвшруул. Улам ургаа мэдрээ. Улам ургийнхаа мэдрэмжийг сонсгоё гэж. Өнөөдөр өөртөө болоод өөрийн хүүхдэд цаг гаргасан. Амьсгалын дасгал хийж ургийн цусан хангамжийг дээшлүүлэхэд тусалсан. Урагтаа сайн сайхныг хүссэн. Танд баярлалаа. Хүссэн хэмжээрээ тайвширч амарсны дараа ааж охноор зөөлөн амьсгалаа удирдах эхлээрэй. За тэгээд бага багаар бие мэдрээд хөл гарынхаа үзүүрийг мөн бага багаар хөдөлгөөд за тэгээд тасгаж байгаад альны тал руугаа зөөл хэрэгэд өндийгөө сууж болно. За хүүхдтэй хайртай гэж хэлгээ. Баярлалаа.